шал тэнэг болчиход байхгүй. Ухамсар байхгүй. Тийм бол судлах. Яг энэ гаргасан одоо журмыг л дагаж мөрдөх л ёстой. Хэнч байлаа гэсэн. Монгол улсын иргэн бол Монгол улсын хуульд хариалагдах ёстой. Тэрийг л манай нөхөд ухамсарлаарай гэж захимаар байна да. Буруулах та хувь хүнийхээ үед ч гэсэн ер нь буруулах тэгж болохгүй шүү дээ. За сайн мэдэхгүй маа хүмүүс өөрсдөө ухамсарл хэл. Нэхийн бодогдоогүй тэр хүмүүсийн зүгээр л одоо фэйсбүүкээс дандаа худлаа юм ярьж байгаа. Зүгээр тэр мөнгөтэй шүдмүүд нөгөө жирэмсэн хүн бол уухгүй муухгүй гэсэн нь бол тэрхүү асуудал гарсан юм билээ. Тэр бас зөв л ахалт эрүүл мэндийн бодож байгаа юу? Тэр нөгөө гаргаж болсгүй тийм зохисгол үйлдэлтэй ярина бол тэр засгаас тэр нөгөө зохих хэмжээний анхаарал халамж тавиад байхдаа тэр бол димэл асуудал ярина л. Майгуу сонь санагдсан шүү дээ. Одоо бодвол нөгөө нэг банкын хувийн эмнэлгээр явдаг баяжуулалт байлгүй дээ. Ус хар хар амьдралтай хүмүүс ч эрүүл мэндийн бодвол тэнцэнэ хэвтчихэл олоолаач гэсэн тэгэл хэвтэл юм идэхээ бодвол гарна шүү дээ. Тийм үстэй эрүүл мэндийн бодвол нөгөө актер баян улсууд ч тэнцэнэ таарахгүй шүү дээ. Хоолунд тохирохгүй байна гэж лээ. Одоо игээл эх орныход бол эрүүл мэндийн бол өөрөө очиод л тэгэл өөрсдөө хаач байсан тэгэл асан зохицол эрүүл мэндийн бодвол тэгэл өвчтөө бол идгээл эрүүл болол тэгэл гайг болол гарсан дээр шүү дээ. Хоногон гүцээгээл газар хүний газар гитчээс өмнө тэднээс тийм байрч олдохгүй шүү дээ. Зам дээр гитэн шүү дээ. Тэгчээ тийм Монгол хүмүүс арайч бас хитрхи зан авир гаргаж байгаа телевиз хаасан л та. Төвчээр шүү дээ. Тэг уусал төвчээр байхгүй. Ухаан гэдэг чинь төвчээр гэж хэлж байгаа юм чи тэгээд ухаантай төвчээртэй л байх гэдэг шүү дээ. Ер нь бол хувь хүн өөрийнх нь төлөө хичээж байхад чинь бас ийм ёс зүйгүй байж бас болохгүй л дээ. Ер нь бол хувь хүний ёс зүй асуудал байх гэж бодож байна. Тэрнээс бол манай засгийн газраас хэрэгжүүлж байгаа үн үйл ажиллагаа бол бусад орнтой харьцуулшгүй айгүй өндөр зохион байгуулалт сайтай л байгаа гэж бодож байна. Энэ яг тухайн үеийнх нь иргэний бас яг нөгөө харьцаа хандлага бас нөгөө нэг байдаг орчин энэс бас нөлөөлдөг байх л гэж бодож байна. Тий. Энд бол яг тэрийг сонсоод надад бас жоох эмзэглэж лээсэн, харамсалтай лээсэн. Тий. Одоо тэгэл хариуцлагатай байвал болох юм шүү. Тэгээ энэ яг цаг үетэйгээ яваал хариуцлагатай сүулт нь харамсаад одоо яах. Эхлээд өөрсдөө сайн тэр дүрм журмаа ягаал яг хэм тусгаарлах байрнаас гарсан хүмүүс нь ч гэсэн бас өөрсдөө хянаад өөрөөсөө олж ингээд бүл бүтэн нэг 3 сая явуулах нэ гэж яах. Өөрсдөө эрүүл мэндийг хамгаалж тийм үйлдэлж ирнэ буруулга. Угаасаа тэтгэрнгүүд нөгөө янз янзын өвчин гарсан байхад тэтэ цаанаас албасаар нөгөө тусгаарлагдж байгаа болохоор тэр шаардлагын дагуу байх хэрэгтэй. Хэдий тэр хүмүүс гадаад оронд ажил хийж аваад ирсэн ч гэсэн тий зарим нэмчлэгээ сувилгаа янз бүрийн байдалтай байсан л үү дараа. Гадаад орноос илүү Монголдо сайхан ингэ байж байгаа нь хамаагүй илүү гэж бодол зориод ирсэн бол зорьсон зорилгоудаа үнэнчлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ ерөөсө буруу юм байгаа шүү дээ. 90 гэж ирчээд вирустай газар гуйж ирчээд ирсэн хойно тэгээд тийм уугаа зогсгүй байгаа өвж байгаа хоолны нэгдэл байж байгаа байхгүй юу? Энэ ерөөсө буруу гэж хэлж байна. Тийм байж болохгүй шүү дээ. Бид нар ч гэсэн энэ дээр амьдрах гэж байгаа улс эрүүл байхад бодно. Хичнээн вирустай газраас хүн авчирж байна. Тэгээ энэ ч одоо алдууд хэцүү шүү дээ. Тэгээд бид нар хоод ундаа годоод тэгээд иж болохгүй шүү дээ. Сэтгэл дундуур байсан. Нэг үлгээд. Чи хүний нутагтай хата эдээс бол тэгж чадахгүй шүү дээ. Яг өөрийнхөө эх орон дээр ихээр тийм хачин зарим тийм дөрөнгөө сангаргадаг байхгүй юу? Тэрийг болгох хэрэгтэй байхгүй юу? Нэнийг хөндлөөд тэгэх хэрэгтэй ах чинь ямар насаар тэр газар хорих гэж байгаа шүү дээ. Хэдхэн хоногийн л асуудал ш тэрийг бол өөрийгөө хайрлах чадахгүй юм гэсэн үг шүү. Өөрийгөө хайрлах бол бусдыг хайрлах уу? Эх орноо хайрлах уу? Би тэрийг л хэлнэ дээ гэж.